За үргэлжлүүлээ. Одоо тэр нэг нөхөө гаргаад энэ фаланцсан дээрх хэлбэр төрсийг хөнгөсөн хэлбэр төрсийг гаргая те. За эхлээд энэ нөхөө тусахын тулд энэ дээр би энэ 6 гийн радиустай биллет хийгээд ийм болсон байгаа. Биллет хийсэн хамгийн сүүлийн үйлдэлийн тийм энэ биллет. За энийг сонгоод скетчгээд орлоо. За энд нэг тойрог авчи. Энд нэг тойрог авчиж байгаад нүхэлсэн ч болно. Эсвэл зориултынх нь югаар хийсэн ч ерөөс ялгаахгүй тэр насад үсэхгүй. За харъя. Энэ нөхөн нэмэр нэг 90-с авахгүй зү тэ 90-с авахгүй. За энэ нөх ямар нэг 90-г нөх шууд диаметр нь 10.5 гэж. Тэгвэл шууд энэ нөх зурх командаараа явсан ч болно шүү дээ. За энд 77 тэнглээс тэгшмийн тэнглээс 77 мм цайтай. За 77. За түрүүний диаметрын төлөө 10.5 гэж харсан тий 10.5. За ингээд хэмжээг өгсөн. Одоо хэдүүл энийг босоод хэлэхтэр болгоч. Босоод хэлэхтэр болгоод. Окей. Өөрөөр хэлбэл би энэ хоёрыг нэг шуумд вертикал шуумд төгчөөр ингээд байрлан цагтчих. За одоо хэдүүл extrude cut. Cut хийгээл. За энэ line гэдэг нь 15-аар хөгтчихин. За тэр нь 15-аар нэвцчихлээ. За ингээ окей нэвтлээ. За одоо хэдүүл энд торч дээр хэдүүлээ. Шууд энэ торчоо сонгоод авчиж байна. За тэрний хэлбэр төрсөн нь юу гэж байна? За энэ тойргийг хэдүүлээ. Ийм хэлбэр төрстэй болгож ухана гэсэн үг тий. За нийт энэ тэгшмийн тэнглэг дээрх өргөн нь 88. Энэ дээр тэгшмийн тэнглэг дээрх өргөн нь 88. За тэгээд 88-тай юу гэж харъя. Энэ зөв. За тэгэхээр энэ хоёр зураг дээр хоёр зүсэлтэн дээр нэг нь байдлын зүсэлтэн тий. Энэ хоёр дээр энэ хэлбэр төрсөн илүү тодорхой харагдчихэв тий. За тэр юуг нь хэдүүлээ. Харъя гаргая. За тэгвэл надад бол сая 45 градусын өнцгтэй тэгшмийн тэнглэг хэрэгтэй юм гэж харлаа. Шулуунууд татчихлаа. Тэнглэгээ татчихлаа тийм үү. За энэ тэнглэгийг илүү гаргасан ч болно. Эсвэл энэний ярмаг дээр ингээд бэхэлсэн ч болно асуудал байхгүй. За гол нь хэдүүлээ энийг хэмжээг өгтөө. Энэ өнцөг нь 45 градус. Ингээд 45. За ийм өнцгтэй байна. За тэгвэл хэдүүл цааш нь 45 градусын өнцгтэй юм. Яг энэ гол дээр энэ тэгшмийн тэнглэг 45 градус гэдэг энэ хэмжээ. За одоо энд 75 радиустай тойргоор энийг ингээд угцсан гэж юм тийм ээ. За тэгвэл хэдүүлээ 75 радиустай тойрог татна энэ хоёр шулууны татна шулууны хооронд өнцөг нь 94. За нэг юм тойрог татна. За нэг юм тойрог татчихъя. Дээрээс нь за энд бас дахиад нэг тойрог татсан ч болно. Эсвэл нөгөө ярмигээ хулцсан ч илүү зүгээр. Энэ ярмиг хуулах үйлдэл авлаа. Энэ захын ярмигийг сонголоо. Окей. За ингээ ярмиг хулцсан шүү. За энэ дээр хэдүүлээ. Юу яа? Line авчидөө. За энэ дээр нэг юм хоёр line авчи. Энэ хоёр line авчи. За тэгээд тэрэмд. Энэ төргийг тэрэмдлээ, энэ төргийг тэрэмдлээ. За энэ тэрэмдчих. Ингээ тэрэмдчих. За энэ хэсгийг харна. За яг хүчтэй тэрэмдчих жагаад дараа дахиад алдаа гаргаж гисэн юу. За энэ хооронд хүнсгээс бид нарт юу гэдэг вэ гэсэн гэхээр 96 билээ 70
94 байсан те. 94 53 гэж шүү дээ. 94 53. За 94 градус өнцгтэй хэр чинь 47 гэсэн үг үстэй те. За яаж ч гэсэн бол ш. Өдрөх бах нь 2. Энэ зэг ийм. За ячаар. Өдрөх бах нь 2 гээд өчлөө. За эсвэл нөгөө алтан гарах юм. За энэ радиусыг хэдүүлээ 75 гэсэн тий. Энэ 75 радиустай гэсэн. За. Ихтэй бид нарт 75 байхаас гадна энэ ирмэгийн хэмжээ. Энэ хоёр ирмэг дээр үзүүл дээр хэмжээг хоорондох зам 53 гэж өгсөн юм. За тэр 53 хэдүүлээ. Энэ хэмжээг 53. За тэгвэл энэ нөгөө номынхаа энэ зайг нь хэдүүлээ. Энд үлдсэн тайрууд үлдсэн байгаа номныхаа дунд чинь зэгийг энэ тэнхлэгтэр бэхэлж. За консидент. Окей. За юм болчихлоо. За энд нэг алдаа засах байна. Нөгөө энэ төвөөс ясна шуурмаас болохгүй те. Гिचээс. Энд дээр тэгэхээр энэ ч ийм хэрэг нэр авах нь тий харуулсан ч. Нэг алдаа өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. За тэгвэл хэдүүлээ аль хэмжээ өсдөх гэж байгаа юм талах. За яаж гэсэн ихний ээлжинд энэ өсдөгч. Өсдөгч жаад энийг ихлэ засаад байгаа. Энэ хоорондох хэмжээ энэ алгоритмэр байж байгаа. За окей. Тэр калорий усан чи энэ калорий болох хэрэгтэй. Ичсэн калорий нэгдэг. За дахиж авахгүй. Тэг контрол Z хоёул ажиллах явчих жаа. За. За энэ уучлаар энэ өстэй хэрэггүй чи. Энэ дээр лайн хийрэл. Тэр энэ тэгшмийн дэглэл биш. Төвлөх шилтний шаардлагагүй. Тэгэхээр энэ харьцаалтагдаад. За тэгвэл энэ саний бид эдээ авсан зүг биш. Эхний хэрэг бахан зүг биш. Энэ 47. Окей. За эндээс энэ энэ хэрэг хоорондохсоо хэмжээ хэдүүлээ. Энэ 53-аар өгсөн зүгээр. Ингэж өгдөгч хэлбэр төрсөн ингэж гарах юм байна. Яа, за болцоо. За одоо хэдүүлээ. 6 53 94 энэ төв рүү шилжихгүй. За тэгээ энэ бэллүүдэд энэ хооронд зөвхөн бэллүүдийн өнцгүүд нь байсан. Тийм байсан. Энэ 2 радиустай бэллүүд. За 2 радиустай бэллүүд их явцсан ч болж байна. За дараа нь ирмэг үсгэсэн дараа хийх юм байна. За array. За хийчээ дараа нь future cut, extrude cut. За extrude cut-аар окей. Гэл авч. За ийм. За энийг хэдүүлээ 4 болгож таарчихсан ба шүү 4. 1 2 3 4. За. Other circular pattern. За эндээс хэдүүлээ энэ объектыг extrude cut-ыг хэдүүл 4 болгоно. За энэ шүү тойрог заагаад өчөлөвч. Энэ төрхий заадаг чүр энэ дөр болгоод очлаа тийм. За изометр байдлаар харж агаад ийм хэлбэр төрстэй болсон юм байна. За нааш наруулж агаад хэвдээ энийгээ сонгоод скетч гэдэг дээр авчиж болж байна. За эсвэл
авдаг авч болох тий. Сурснаар авч болно. За яг энэ дэр би арай бас өөр арга харчихлаа. Хэдүүлээ дахиад энэ нөгөө ирээсгүй нөхний чинь зүгээр нөхөө хүсгээд авчиж болно шүү дээ. Энэ нөхнүүдийн хэлбэр хэмжээ төрсөн нь болохоор аль зурган дээр баггүй. За би тэр энэ дээр нөгөө эсгэж ингээд үсгсэн тийм үү, тэрнээс гарчлаа. Шууд энэ нөгөө гардаг аргаараа гарчлаа, эсгэжээс гарчлаа. За эхлээд хэлээ дөө. Always дээр авчид дөө. Always дээр аваад position гэж аваад шууд ингээд талсаа сонгоч. Талсаа сонгохоор чинь тэр тасч идэвчээд ирэхээр нь хэлээ. Энд гэдэг. Хүч. За энийг л хүчээ тэгээ ирээ хийч. За одоо хэдүүлээ байрлалын зааж өгөхийн тулд тэнхлэг татъя да тий. Энэ тэнхлэг дахиад эндээс юм босоод тэнхлэг авчдөө. Энэ тэнхлэг авч. Татсан устгалаа. За энэ хоёрын хооронд хүнцэг 22 хариута. 45-ыг таллан аваач. За. Энэ тойргоос энэ тэгшмийн тэнхлэгийн дагуу энэ хэмжээсийг бид нар сая зурган дээрээс болохоор юу гэж харагдсан гэхээр эдийн диаметртэй. Энэ тэнхлэгийн 186 168 энэ 168 гэдэг нь 8.4 диаметртэй нөхөө юм байна. 8.10 диаметрийн нөхтэй. За энэ нөхийг хэдүүлээ гаргая гэсэн. 8.4 диаметртэй энэгээр нөх гаргаж гэсэн. За тэрнээс нь хэдүүлээ явуулаа. 168-ыг хуваах нь 2. Хуваах нь 2. За ингэж гарч ирж байгаа шүү. За окей. Окей. За тэгвэл одоо хэдүүлээ орой нөхнийхээ төрлийг сонгоё. Нөх тий дан нөх. За drill size гэж хэвчиж байна. Drill size-аар нь хэвчиж байна. За drill size-аар нь хэдүүлээ 8.4 гэсэн мэт нүсэ. За энэний уулын бас нэг хардаг үг юм биш. Нэг жишээн дээр нэг ярина. Энэ дээр авчи. 8.4 диаметртэй 4 ширхэг нөх гэж байгаа зү тий. 168-ын талан зөв. Энэ зөв өгдсөн. Одоо энэ байрлал бүр заагдсан. За энэ ингээд бүр заагдсан гэсэн үг тий. За тэгэхээр 8.4 диаметртэй нөх ингээд дараагийн гадар хүртэл ухна гэж явчих. За ийм болсон шүү. За энийг хэдүүлээ. Яа. 8 тэнцвэрээ. 8 тэнцвэрээ хий тэ. За энийг 8 ширхэг. Энийг хэдүүлээ энэ тойргийн тав. Окей. За ингээд энэ үгийг гаргачлаа. За одоо юм яа. Одоо энэ дотор төлтөд 4 нөх баг тэ. За тэрийн болохоор бас л явчих дөө.